Шинэ жилийн баяр хаяанд ирж өнөөх алдарт дуу сонсогдоод эхэлжээ. Энэхүү баяр монголчууд бидний хувьд маш өргөн зар хүрээнд тэмдэглэдэг чухал ач холбогдолтой баяр. Шинэ он солигдож, хүн төрлөختөн ахины хуудас нэмж байна гэдэг нь ч өөрөө гэгээлэг мэдрэмжийг төрүүлдэг. Жохон байхад хамгийн гоё баяр шинэ жил байсан бол насан турш хөгшрөх тусам хүүхэд байхдаа догдлон хүлээдэг байсан тэр мэдрэмж багасдаг нь харамсалтай. Гэвч албан байгууллагын баяр, үйлчилгээний газруудаар ашиглах шинэ жилийн дуунууд, мөн баярын сэдвтэй кинонууд тэрхүү мэдрэмжийг багахан жолов эргүүлэн өгдөг. Тэгвэл шинэ жилийн болон 100 сарын сэдвтэй маш олон кинонууд бий. Хамгийн амархан клишэ хариулт гэвэл Grinch, гэртээ ганцаараагаас эхлээд I made my family disappear. Rom-комууд, Орос Монгол сэтгэл тоногсон кинонууд бий. Эдгээр кинонууд их бага хэмжээгээр баярын уур амьсгал оруулж, шинэ жилийн баярыг улам амттай болгодог. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр баярын уур амьсгал оруулах 5 өөр жанрын бүтээлийг санал болгож байна. Нэмээд кино бүр дээр Монголоос үзэх боломжтой сувгуудыг оруулсан байгаа тул хаанаас үзэх вэ гэдэг дээр санаа зовох шаардлагагүй. Жигсаалт руу орохын өмнө нэгэн мэдээлэл хүргэе. Голомт банкнаас хэрэгжүүлж буй 0-22 насны харилцагч нарт зориулсан Gen Z Loyalty урамшуулт аяны цуглуулсан оноогоор 20 он хамтлагийн тоглолтыг хосоор үзэх суглааны эрхээ аваарай. Суглааны тохиолыг энэ сарын 22-нд Голомт банкны Facebook хуудасаар шалгаруулах тул 0-22 насны Голомт банкны хэрэглэгчид идэвхтэй оролцоорой. Голомт банкнаас хэрэгжүүлж байгаа Gen Z Loyalty аянд нэгдэж банкны бүтээгдэхүүн үйлчлэгийг ашиглах бүртээ оноо цуглуулаарай. Харин цуглуулсан оноогоор хамтарч байгууллагуудын купон авахаас гадна ундаг дугуй. Ноутбук, скутер, AirPod, King. Бүр супер шагналтанд K-pop тоглолт үзэх эрх гэх мэт олон шагналуудтай суглаанд оролцоорой. Оноогоо Loyalty цэг Голомт банк цэг.com болон Social Pay апаараа шалгаарай. Ухаалаг хэрэглээг урамшуулах Gen Z Loyalty аян. Зулсаар эсвэл шинэ жилийн сэдвтэй акшн кино бодоход хүн бүртэл хатуу самар буюу Die Hard толгойд нь будаг байх. Гэвч 2022 онд нээлттэй хийсэн Violent Night кино бидэнд тэнэг утгагүй юм шиг хэрнээ үзэхэд үнэхээр зугаатай бас баггүй хөвгөлтэй байж чадсан. Та нар бодоод үзэлдээ. Цаа буухтаа чаргаа хөлөглөн явах Санта, амрах зураа бааранд орон пив ууж, хотын дээгүүр нисгтээ дотор нь мухаран бөөлжиж бас өнгөрдөг гэх мэт. Санта Клаус сайн хүүхдтэй айлын яндангаар орж сүү ууж жигнэмэг иддэг бол энэ кинонд гэрээ эзнээ ууж байсан шар айраг эсвэл хатуухан ямиг хулгаалan гардаг. Тэр бол орчин үеийн хүүхдүүдэд итгэл алдарсан, 100 сарын ээжүүдийг яаж ажилдгийг ч өөрөө мэддэггүй, хийж буй зүйлдээ төрсэн Санта Клаус. Кинонд Джейсон гэхээр хоёр тийш болж буй эхнэр болон охин Трюдитэйгээ чинэлэг амьдралтай ээжийнхээ харшид 100 сарын баяр тэмдэглэхээр ирдэг. Гэвч урдаас төлөвлөсөн дээрэмчид ээжийнхэн зойронд байрлах Сефнээс их хэмжээний мөнгө дээрэмтгэр ирснээр киноны гол үйл явдал өрнөдөг. Харин энэ үеэр Санта тэрхүү айлд орсон байсан ч гэртэн байсан вискиг ууж, массажны сандал дээр сууснаар унтаж орхидог. Харин маш сайн охин байсан Трюди Сантатай холбогдож түүнээс тусламж гуйснаар харшийг орхилгүй Лайстоны гэр бүлийг аврахаар болдог. Яг л нэртэйг адил харгас эрцгий, гоор акшн болон зураглуудтай ч зугаатай, хөгжилтэй байдал нь энэ киноны онцлог. Гэртээ ганцаараа киноны өрх илүү харгас байсан бол гэх асуултын хариултыг ч энэхүү кинонд харуулдаг. Харин Сантагийн хувьд жүжигчин Дэвид Харбор тоглосон бөгөөд эх жил нээлттэй хийх Thunderbolts кинонд Red Guardian-ы дүр тоглож байгаагаар нь хамгийн сайн мэдхүлээ. The Red Guardian. What? Бараг Red Guardian-ы Санта хөлбөрч гэмээр. Мэдээж түүний жүжиглэлт ирч хүч энэхүү кинонд Сантагийн дүрийг жимж өгсөн. Нэмээд Норвег найруулагч нариусан болоод ч тэрүү мөн Санта гих дүр Норсын домогдох Одинтой ойролцоо гэж үздэгээс ч тэрүү Сантагийн орижин дүүхийг арай өөр викингчүүдтэй холбон цухас гаргаад өнгөрдөг. Үе бүртэл видео тоглоомыг үүсгэх эцэг их болон томчууд байсаар ирсэн. Бидний хүүхэд байхад PC тоглоом хамгийн хортой зүйл байсан бол 1988 онд алдарт Nintendo энэхүү нэрийгч бас зүүж байсан. Харин энэхүү сонирхолтой түүхийг өгүүлэх нэгэн кино бол 8-bit Christmas. 100 сарын өдөр насан турсан Jack Doyle, том охин Anne-д 1988 онд хүүхэд насных нь хамгийн адал явдалтай чухал 100 сарын баярын талаар ярьж өгдөг. Тухайн үед Джек болон түүний найзууд ер нь бүхэл хүүхдүүд Nintendo-доо болохыг мөрөөддөг байсан ба түүний амьдрах хотод Nintendo-доо хүүхэд ганц л байдаг байв. Яг л бидний хүүхэд нас шиг ганц байгаа консол дээр хотын бүхэл хүүхдүүд ойчрлож, алалцаж, бараг л барааг нь харуул ихэн болно.
Харин Жэйк өөрийн гэсэн Nintendo-доо болохыг хүсч аав ээжээсээ 100 сарын баяраар хүссэн ч сая дурдсантай адил видео тоглоом аюултай гэж үзэн зөвшөөрдөггүй. Apparently, video games have been doing all kinds of strange things to children in Japan. Oh, like what? They get so involved, they completely forget about everything else. School, friends. One little boy had a brain aneurysm and stuff oozed out of his nose. Харин Жэйк бууж өгөлгүй. Бүхэл боломжтой арга замыг хайж, сонирхолтой бас өхөөрдөм адал явдлыг туулж, хэрхэн өөрийн гэсэн Nintendo-доо болсон түүхээ охиндоо ярьдаг. Гэвч түүний энэхүү адал явдал түүний хувьд Nintendo хамгийн чухал зүйл биш гэдгийг ойлгуулж, 100 сарын баяр мөн гэр бүлээрээ хамтдаа байхыг, тэднийг хайрлах ямар чухал болохыг эцэст нь ойлгодог. Түүнийгээ ч хожим охиндоо ярьсан түүхээр ойлгуулж чаддаг үлээ. Сэтгэл хөдлөм өхөөрдөм түүхээс гадна энэхүү кино 80-аад оны эстетик, 90-ад он төрж өссөн бидний туулсан үйл явдалтай шингээж өгсөн. Тиймээс хүүхдүүд томчууд аль нь ч үзсэн охтуудаа харгүй гэр бүлээрээ сууж үзэхэд хамгийн тохиромжтой кино. Тэгвэл комеди жанраас санал болох нэгэн кино бол яг одоо кино театруудаар гарч буй Red One. Киноны санаа трейлерээсээ тун ойлгомжтой. 100 сарын баяраас өмнө J.K. Simmons-ийн тоглосон Санта Клаусыг хэн нэгэн хулгайлах ба Rocky-ийн тоглосон хойд туулын хамгаалалтын албаны дарга болон Chris Evans-ийн тоглосон муу нэртэй дэлхийн хамгийн зартай үсний ангуйч нар Сантаг болон 100 сарын баярыг аврахаар аюултай бас адал явдалтай даалгаварт гарна. Rock болон Chris Evans нарын дүрийн ялгаа, хоорондын үл хорших chemistry, Rush Hour, Bad Boys, Men in Black гэх мэт Buddy Cop кинонуудыг санагдуулна. Энэхүү киног Bad Teacher, Jumanji гэх мэт киногоор танигдсан Jack Kasdan хариусан бөгөөд түүний хувьд Dwayne Johnson-тай хамтран ажиллаж байгаа 3 дахь бүтээл гэдгээрээ онцлог. Харин кинонд 100 сар болон барууны орнуудын үлгэр домогт гарах сонирхолтой ертөнц дөрүүдч бас киноны трейлер дээр гараад өнгөрсөн. Мэдээж хойд туул болон Santa Claus, түүний эсрэг тал гэж хэлж болох Krampus, Исландын үлгэрт гардаг Grilla, Jack-o'-lantern гэх мэт үлгэрийн дөрүүд бодит ертөнцөд орчин цагт хэрхэн орших байсныг харуулсан нь сонирхолтой. Өнөө цагийн хамгийн алдартай хоёр акшн одууд гол дүртэн тоглож, үлгэр домгийн ертөнц болон оршихуйнууд орчин цагт байсан бол гэх сонирхолтой өнцгийг харуулах Red One кино нь мэдээж гүн гүнзгий утга агуулга гэхээс илүү хөгжилтэй, цус өргөсөн акшн сценүүд, хүнд хэцүү стресстэй нийгмээс эцэгч болов escape хийхэд туслах нь гарцаагүй. Харин та бүхэн энэхүү киног гэр бүлээрээ, найз нөхдөөрөө яг одоо кино театраар үзэж, баярын уран амсгалаа нэмээрэй. Шинэ жил болон 100 сарын сэдэвтэй маш олон анимашн бүтээлүүд бий. Rise of the Gardens-ийн хүнд гарын Santa Claus. 2019 онд Netflix дээр орсон Санта-гийн origin түүхийг маш сэтгэл хөдлөмөр харуулсан Klaus. Эсвэл stop motion musical 100 сарын өмнөх хар дарсан зүудгээд дурдаад дуусахгүй маш олон алдартай бүтээлүүд бий. Алдарт Charles Dickens-ийн Christmas Carol сэдвсэн бүтээл бүр хичнээнч байдгийн бүү мэд. Гэхдээ өнөөдрийн санал болох анимашн бол Аз, тэр дундаа Япон аниме Tokyo Godfathers. Алдарт Сатоши Коны төдийлөн яригадад байдаггүй хамгийн дутуугаар үнэлэгддэг нэгэн кино бол яхаарахгүй Tokyo Godfathers. Анимед хоорондоо тарамж муутай, өөрийн гэсэн эрсдэс ертөнцтэй 3 орон гэргүй хүн 100 сарын үдэш хогийн цэгнээс нэрээ өгд болсноор эцэг эхийг нь олж хүүхдийг нь эргүүлэн өгөх адал явдалтай сэтгэл хөдлөсөн хөгжилтэй аялалд гардаг. Ханагих транс бүсгүй тэрхүү хүүхдийг 100 сарын гайхамшиг гэж үзэх бол гэрээсээ зүгтсэн өсвөр насны охин Мiyuki хүүхдийг эцэгтэй голгоцсон гэж өөртөө адилхан үздэг. Харин гаднаасаа бүтэхгүй аригчин шиг харагдах гин охиныг ихэндээ асуудал хэмээн хардаг. Эцэг эхийг нь олох аяллаа явцад тэдгээр 3 хүний өөрөө өөрсдийн өмнөх амьдрал хэрхэн энэ замыг сонгоо амьдрах болсон, амьдралыг хэрхэн хардаг гэд олон сонирхолтой зүйлсийг олж мэддэг. Өөрөөр тэрхүү гим зэмгүй сахиусан тэнгэр тэдний амьдралд хэсэгхэн орж ирэхдээ өөрөөсөө амьдралаа эргэн харж өөртөөгөө дүгнэх боломжийг олгодог. 100 сар болон шинэ жилийн баярын хамгийн том онцлог бол мэдээж гэр бүл эсвэл найз нөхдөөрөө хамтдаа аз жаргалтайгаар шинэ оноо ухтах. Tokyo Godfathers баярын тэрхүү онцлогийг анимийн үйл явдал дөрүүдийн туулж буй зүйлсээр харуулж гэр бүл хамт олон гэдэг зүйл хүний амьдралд ямар чухал болохыг ойлгуулдаг. Гэвч гэр бүл гэдэг зүйл зөвхөн цусан холбоотой хүмүүсийг хэлдэггүй. Гэр бүлээ бид өөрсдөө сонгон амьдардаг гэдгийг ойлгуулдаг. Tokyo Godfathers бол ямар ч хэрэгэлзээгүй хүний мөн чанар, амьдралын үн цэнийг хамгийн хөгжилтэй бас сэтгэл хөдлөмөр харуулж чаддаг бүтээл. Нэмээд Сатоши Кон энэхүү бүтээлдээ Ханагих транс дүрээр анимийн түүхэнд LGBT дүрийг хамгийн үнэн зөв эрүүлэр төлөөлүүлж харуулсан гэж би хувьдаа боддог. Зур сарын сэдвтэй кинонууд ихэвчлэн комеди байх нь элбэг. Энэ удаад санал болох киноч бас комеди. Гэвч 2023 оны бүтээлүүдээс хамгийн дутуу үнэлэгдсэн, үзэгчид харьцангуй бага үзсэн маш сайн драм бүтээл бол The Holdovers. Орчин цагт ийм чанартай Christmas кино үзнэ гэдэг ховор.
Oppenheimer тоглосон Cillian Murphy-г тооцвол Paul Giamattiгийн жүжиглэлд 2023 оны хамгийн шилдэг жүжиглэлт байсан гэхэд буруудахгүй. Why compound the misery by ruining the boy? I have just spent 2 solid weeks with him. He is a pain in the ass, sure, but he's also very smart. Brilliant, I don't know, but very smart. You must know that. He's got enormous potential. It would be devastating if you pulled him out now. Киноны үйл явдал 1970-ад оны Америкийн олон зууны түүхтийн нэгэн сургуульд Ёдор бас адарааштай насаараа ганц бие явсан түүхийн багш Пол болон хүүгээ алдаад удаагүй сургуулийн тоогооч бүсгүй Мэри. Аав ээжтэй хаягдаж анхаарал халамжаар дутагдсан сурагч Ангус нар 100 сарын баяраар гурвалхнаа сургууль дээр үлдэхээр болдог. Сургуулийн бүх ажилчид, бүх багш нар сурагчид 100 сарын амралтаа авч гэр гэртээ харин баяраа тэмдэглэж байхад нэгнээ тэмцээ мэдэхгүй өөрөөр ертөнцтэй хүмүүс хүчээр шахуу хамтдаа сургууль дээр амьдарч эхэлнэ. Александр Пейний ээлжид нэгэн бүтээлд Holdovers дээр эдгээр орхигдсон дөрүүд нэг нэгнийхээ сэтгэл готрал дотоод ертөнцийг танин мэдэж амьдралд юуж тохиолдсон ямар үнцэнтэй вэ гэдгийг нэг нэгэндээ ойлгуулж сургадаг. Комеди эсгүүд нь үнэхээр хөгжилтэй, драма эсгүүд нь үнэхээр сэтгэл хөдлөн байж чаддаг. Эдгээр гурван дүрийн хоорондын динамик, chemistry, үйл явдал өрнөх тусам илүү дотнолж, нэг нэгнээ хэрхэн өөрчилж, бие биедээ тусалж байгааг энэхүү кинонд харуулдаг. Маш ихийг бодогдуулсан, урам зориг авахаар feel good кино үзэхийг хүсвэл The Holdovers төгс тохирно гэдэгт итгэлтэй байна. Харин та бүхэн амралтын өдрөөрөө найзууд эсвэл гэр бүлээрээ эдгээр кинонаас сонгон үзэж, шинэ жилийн баяраа улам амттай болгоорой. Бидний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Шинэ он гарахаас өмнө 100 мянган болчихвол миний хувьд хамгийн гоё шинэ жилийн бэлэг болох байх. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая.